Сансрын нисгэгчид сансрын огт руугаар аялахдаа олон хачин зүйлүүдийг харсан бөгөөд өнөөдөр би та бүхэнд тэдгээр хачиргалтай зүйлүүдийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. Хэрвээ та манай суугт нэгдэж амжаагүй бол яг одоо subscribe товчон дээр дарж цаг алдалгүй дараачийн бичлэгүүдээ үзээрэй. Гордон Купер бол 9 дугаар Атлас болон Меркурий 7 гих сансрын тойрог замд гарах ажиллагаануудад оролцож байсан Америкийн сансрын нисгэгч билээ. Гордон ганцаараа 1963 оны 5 дугаар сарын 15-ны сүүлчийн Меркурий ажиллагаанд ниссэн байна. Меркурий ажиллагаа нь 1953-аас 1963 он хүртэл үргэлжилсэн бөгөөд сансрын тойрог замыг судлах маш том төсөл юм. Тэрээр дэлхийн 22 дугаар тойрог замаар Меркурий төслийн хөлгөөрөө сансарт ниссэн байна. Тухайн үед нэгэн хачиргалтай зүйл болсон нь сансрын аяллах үеэр түүний хөлөгт гэрэлцэн ногоон зүйл ойртож ирсэн байна. Купер өөрийнх нь хөлөг рүү гэрэлцэн ногоон зүйл маш хурдтай ойртож байсныг анзаарсан учраас Мачай дахь сансрын станцтай мэдээлсэн гэж хэлжээ. Энэхүү үйл явдлын дараа хөлгийг дэлхийд газардахад сэтгүүлчдийг энэ хачиргалтай зүйлийн тухай Куперээс ямар ч асуулт асуухыг нь хориглосон байна. Владимир Ковалонок харийн нисдэг биетийн дэлбэрэлтийг харсан гэвэл та итгэх үү? Сансарт ажиллаж байх үеэрээ тухайн хачиргалтай зүйлийг харсан гэж мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ тэрхүү харийн биет хуруу шиг хэлбэртэй бөгөөд дэлхийн тойрог замд харагдсан гэжээ. Гэхдээ түүний яг бодит хэмжээ нисж байгаа хурдыг нь тодорхойлж чадаагүй тул яг ямар зүйл болохыг нь Ковалонок мэдэж чадаагүй байна. Хачиргалтай тухайн харийн биетийн зургийг Ковалонок авах гэж оролдох үед нисдэг биет дэлбэрэн хоёр хуваагдсан гэв. Тухайн үед Ковалонок сансрын станцтай мэдээлэхдээ тэрхүү зүйл хоёр хэсэг болон хуваагдан утаа болон ор мөргөө алга болсон гэж мэдээлсэн байна. Муса Манаров 1991 оны сансрын ажиллагааныхын үеэр нислэгийн хөлгийнхэн дэргэд хачин нисдэг зүйл ойртож ирж байгааг тэрээр анзаарсан гин. Тухайн үед Мусо Союз ТМ сансрын хөлгийн нислэгийн инженер байсан бөгөөд 1987 оны 12 дугаар сарын 21-ээс 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд түүний сансрын хөлөг рүү харийн биет баг багаар ойртож байгааг анзаарсан байна. Тухайн хөлгийн ажиллагаа нийт 365 өдөр 22 цаг 38 минут үргэлжилсэн бөгөөд тэр хачуу үйл явдлын дараа 1990 оны 12 дугаар сарын 2-оос 1991 оны 5 дугаар сарын 26-ны хооронд тэрээр дахин Союз ТМ хөлгийн нислэгийн инженерээр сансарт гарчээ. Мусо тасралтгүй 176 хоног 1 цаг 50 минут сансарт байснаар тухайн үедээ хамгийн удаан хугацаанд тасралтгүй сансарт байсан хүнээр нэрлэгджээ. Тэрээр 176 хоног сансарт байх хугацаанд дэлхийг ажиглан Японы хувийн сансрын компанитай хамтран 20 цагийн төсөл дээр ажиллажээ. Тэрхүү хугацаанд Японы өргөн нэвтрүүлгийн агентлагийн сэтгүүлч болох Акиямаг Союз ТМ-11 хөлгөөрөө хамт авч нисжээ. Акияма тухайн үедээ хамгийн анхны сансарт ниссэн сэтгүүлчээр нэрлэгдсэн байна. Москва бол физикч, Диснега удирдах зүйлийн инженер, мөн НАСА-д ажилладаг байсан Америк сансрын нисгэгч билээ. Мөн Москва сансарт 6 удаа ниссэн 2 дахь сансрын нисгэгчээр нэрлэгдсэн байна. Тэрээр албан ёсны 6 эрдмийн зэрэгтэй маш боловсралтай сансрын нисгэгч билээ. Хачиргалтай тэрээр сансарт байх хугацаанд хоолой шиг хэлбэртэй могоотой төстэй зүйл сансарт төвж байхыг харсан гин. Түүний энэхүү харсан зүйлийг ихэнх хүмүүс үгүйсгэж зүгээр сансрын хог байсан гэж хэлдэг бол Москов тэрхүү харсан зүйлдээ бат итгэн могоо шиг хөдөлдөг харийн амьтан байсан гэж тайлбарладаг байна. Лера Чао бол 2005 онд олон улсын сансрын станцын командлагч байсан сансрын нисгэгч билээ. 2004 оны 10 дугаар сарын 13-наас 2005 оны 4 дугаар сарын 24-ний хооронд олон улсын сансрын станц дээр амьдарч байх үедээ Чао 10 дугаар хөлийн командлагч байсан бөгөөд сансрын 3 станцын хөлгөөр дамжин нисж байжээ. Тэрээр сансрын тойрог замаар аялахдаа түүний хажуугаар хачиргалтай цагаан гэрэл өнгөрөхийг олж харжээ. Чаогийн эцэг эх нь 1950-ад оны сүүлээр Тайван улсаас Америкийн Милваки руу цагаажилсан химийн инженер мэргэжилтэй хүмүүс юм. Чао эцэг эхийнхээ мэргэжлийг залгамжилж шинжлэх ухааны өндөр боловсралтай инженер болжээ. Чао тэрхүү болсон үйл явдлын талаар Хиппос сайтад хэлэхдээ тухайн үед миний сансарт харсан гэрэл маш их туяа ялруулж байсан. Гэхдээ би яг 100% хар гэргийн хөлгийн гэрэл байсан уугүй юу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна гэж тайлбарласан байна. Нил Армстронг хар гэргийн нууц зогсоолыг саран дээрээс олсон гин. Армстронг бол Аполлоны даалгаврыг удирдан Майкл Коллинз, Баз Олдрин гэх гишүүдийн хамтаар хамгийн анх саран дээр алхаж түүхэнд нэрээ үлдээсэн сансрын нисгэгч билээ. Нил Армстронгийн саран дээр буусны дараа одоорн судлаач эрдэмтэд сарыг судлан ямар ч хар гэргийн зүйл байх боломжгүй гэж мэдээлжээ. Армстронг 1969 онд Аполло 11 даалгаврын үеэрээ НАСА-д нууц мэдээлэл илгээсэн гин.
Тэрхүү мэдээлэлд саран дээр хачиргалтай үл мэдэгдэх асар том хөлөг онгоцууд игнэн зогссон байна гэж мэдээлсэн байдаг бөгөөд тухайн мэдээллийг хэлснээс хойш Армстронг хувийн амьдралаараа амьдрахыг хүсэн 2012 оны 8 дугаар сарын 27-нд 82 наснда өвд болох хүртлээр сансрын нисгч маань ямар ч зүйлийн тухай яриаггүй байдаг. Янлыг хөлөг онгоцынхон гадаа хачиргалтай тогшиж буй чимээг сонссон гин. Хятадын анхны сансрын нисгч болох Ян хамгийн анхны 2003 оны нислэгийнхээ дараа хэн нэгэн хүн удаан алхаар хөлгийн гадаргууг тогшиж байгаа мэт маш хачиргалтай чимээ сонссон гэж ажиллагаа дуусны дараа ярьсан байна. Ян тэрхүү хачиргалтай чимээг сонсоод нилээн гайхаж хөлгийн дотор талаас сонсогдсон гэж бодтол тэр чимээ хөлгийн гадна талаас сонсогдож байсан гэв. Ямар нэг зүйл хөлгийн гадна байна гэд Ян Левэд цонхоор харсан боловч ямар ч зүйл харагдаагүй гин. Тухайд нисгэгч маань тэр чимээг яг хаанаас дуурж байгааг нь тайлбарлаж чадаагүй гин. Сансар огторгуу дуу чимээ сонсогддгүй учраас энэ нууцлаг тогшилт магадгүй зүгээр л олон хүмүүсийн анхаарлыг татах гэсэн зорилготой нисгэгч Янгийн зохиосон худал мэдээлэл гэж ихэнх хүмүүс үздэг бол зарим хүмүүс сансарт Ян харин амьтантаа таарсан бүр тэдгээр нь чимээ гарган бидэнтэй холбоо тогтоох гэж оролцсон гэж үздэг байна. Сансар огторууд анх удаа нисэн түүний хувьд энэхүү ажиллагаа нь маш том туршлага болсон нь гарцаагүй. Мэдээж асар том хязгааргүй сансар огторгууд өөр ертөнц оршин байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ. 2009-оос 2012 онд сансрын нисгчид сансар тэрхэн гал астгийг мэдхийн тулд нэгэн туршилтыг хийжээ. Тэд энэхүү туршилтаараа гал бага температур чаддаг болохыг мөн ямар ч шилжихгүй байсныг олж тогтоожээ. Энэхүү төслийн багийн ахлагч Формон Уильямс Space.com сайтад хэлэхдээ одоогийн байдлаар бидний ажигласан хамгийн хачиргалтай зүйл бол галыг асаах үед цэнхэр өнгийн бөөрийн хэлбэртэй байсан бөгөөд ямар ч дүлгүй элчгүй асч байсан гэж мэдээлжээ. Энэхүү үйл явдлын дараа эрдэмтэд сансрын агаарыг судлан ямар ч хүчил төрөгч байхгүй учраас сансарт гал удаан шатдаг, мөн цэнхэр өнгөтэй асдаг болохыг олж мэдсэн байна. Нисгэгч Алан Бэн саран дээр шилэн бөмбөрцөг олж харсан гин. Ричард С. Хоглонд бол сансрын одоо оронч бөгөөд Алан Бэйнийг саран дээр устгаж үгүй болсон харь аргийн хачиргалтай шилэн бөмбөрцөг хэлбэрийн зүйлсийг олсон гэж мэдээлжээ. Алан бол Аполлон 12 хөлгийг удирдах байсан. Мөн саран дээр алхаж үтсэн сансрын нисгэгч юм. Тэрээр саран дээр байх хугацаанд сарны урд хэсгээс хачиргалтай шилэн бөмбөрцгүүдийг харсан гэж дараа нь мэдээлсэн байна. Саран дээрх ажиллагааныхаа дараа Алан Бэн 18 жилийн турш сансрын нисгчээр ажиллаад тэтгэвртэй гарчээ. Тухайд болсон үйл явдлын дараа тэрээр зөвхөн Ричард Хоглондод тэрхүү зүйлийн талаар төрүүлж хэлсэн гин. Энэ мэдээлэл гарсны дараа Алан сэтгүүлчдэд хэлэхдээ тэр хачиргалтай шилэн бөмбөрцөг дотроо хөндөй зайтай байсан бөгөөд миний өмнө харж байгаагүй харийнхны бүтээсэн зүйл байсан гэж мэдээлжээ. Олон сансрын нисгчид маш тод хөдөлж буй гэрлүүдийг сансарт харсан байдаг. Аполлон хөлгийн нисгчид сансарт хачиргалтай гэрэл харсан гин. Аполлон 11, Аполлон 12 хөлгийн нисгчид хэлэхдээ тэрхүү гэрэл нүд гэлбахаар маш хурц байсан гэж мэдээлсэн байна. Дараагийн Аполлоны нисгчид мөн эдгээр хачиргалтай гэрэлтнүүдийг харсан байдаг. НАСА сансарт байх энэ гэрэлтнүүдийг яг юу гэдгийг нь олж мэдхийн тулд олон туршилтыг явуулсан байна. НАСА энэхүү гэрэлтнүүдийг судлан сансрын гамма туяа гэж тодорхойлжээ. Мөн зөвхөн сансарт байгаа хүн энэхүү гэрэлтнүүдийг хардаг болохыг олж тогтоожээ. Энэхүү гамма туяа дэлхий дээр байгаа хүмүүст харагддаггүй гин. Учир нь манай дэлхийн агаар мандал сансрын давхаргыг хаадаг тул бид энэ гэрэлтнүүдийг харж чаддаггүй гин. Мөн НАСА-гийн судлаачид сансарт хэний ч өмнө харж байгаагүй хачиргалтай зүйлүүдийг судлахаар ажиллаж байгаа гин.